За сайн байцгаана уу? За өнөөдрийн сэдв бол ойрын 6 сарын төлөвлөгөө гэсэн сэдв байгаа. За таны өмнө 3 карт байна. Та хамгийн их таалагдсан нэг картыг сонгоно. За эхний карт бол карт. За хоёр дахь карт. За гурав дахь карт. За нэг дугаарыг сонгосон танаас эхлээд уншлагыг хамтдаа харцгаая. За 26 сарын төлөвлөгөө ямар байхыг хамтдаа харцгаая. За 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар. За 1 сар, 2 сар, 9 сар, 7 сар. Eight of Chalices гэсэн карт гарч ирсэн байна. За the High Priestess. За Mystic Tree of Swords гэсэн байна. За нэг дугаарыг сонгосон таны хувьд за ойрын 1 сар бол та одоо санхүүгийн хувьд ч гэх юм эд материаллык зүйлийн хувьд ийм маш ийм аюулгүй, дээрэс нь одоо сэтгэл зүйн байдлын хувьд ч гэсэн маш тийм аюулгүй, маш тайван ийм сар болох юм болоо гэж харагдаж байна. За мөн одоо сэтгэл зүй маш тогтвортой байгаа зогсохгүй, санхүүгийн хувьд бас мөн ийм тогтвортой, аюулгүй байх юм болоо гэж харагдаж байна. За 2 сар 2 сарын хувьд одоо 2 сарын хувьд болохоор таны хувьд за ямар нэг ийм стресстэй, ийм асуудалтай харилцаа. За ямар нэг одоо асуудалтай харилцаа байсан бол тухайн асуудал маань нэлээд юм стресстэй болж ирэх ч юм иймэрхүү харагдаж байна. Гэхдээ 3 сараас энэ асуудал маань одоо багаар ингэж шийдэгдээд ерөнхийдөө одоо стрессний түвшин буурах ч юм уу бас юм шийдэгдэх одоо хандлага руугаа ингэ орж байна. За 4 дахь сараас болохоор таны хувьд за магадгүй одоо хайр дурлалтай холбоотой одоо ямар нэгэн асуудал шинэ харилцаа үүсэх ч юм уу тийм ээ маш идэвхтэй. За хүмүүстэй одоо харилцаа юм шинэ харилцаа үүсэн бий болох. За шинэ хүнтэй шинэ танилтай болох ч юм уу ерөнхийдөө эмоцийн хувьд юм маш одоо эмоц ихтэй. За одоо мэдрэмж эмоц ихтэй, сэтгэл зүйн хувьд ч гэсэн сэтгэл хөдлөл ихтэй ийм сар байх нэ. За 5 сарын хувьд болохоор таны хувьд та илүү одоо өөрийнхөө дотоод мэдрэмжиндээ илүү их анхаарсан. За илүү одоо өөрийнхөө зүүн мэдрэмжийг сонссон ч юм уу өөртөө маш гоё анхаарал тавьсан. За мөн дээрээс нь одоо юутай холбоотой философитой холбоотой ямар нэгэн одоо шин зүйлийг унших ч юм уу таньж мэдэх. За иймэрхүү зүйлтэй илүү ингээд өөртөөгөө ярилцсан тиймэрхүү одоо сар байх юм болоо гэж харагдаж байна. За магадгүй одоо хувийн цагийг илүү их чухалчлах ч юм илүү ганцаараа байхыг хүсэх ч юм уу иймэрхүү байж болно. За 6 сард болохоор 6 сарын дараа одоо таны 2 дахь сард эхлүүлсэн юм шүү дээ. Энд одоо тохиолдсон тухайн асуудал маань бараг л одоо шийдэгдэх буюу ерөнхийдөө ингээ маш юм цэгцрэх одоо энэ хандлага руу орж ийн гэж харагдаж байна. За илүү дэлгэрэнгүйгээр хамтдаа харцгаая. За илүү одоо дэлгэрэнгүйгээр цаашдаа юун дээр илүү анхаарах вэ? За 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар.
сар, 5 сар, 6 сар. За ерөнхийдөө одоо эхний 1 сарын хувьд тийм ээ таны одоо та илүү одоо өөрийгөө хайрлах тал дээр ийм өөрчлөлтүүд явагдах юм болоо гэж харж байна. За өөртөө хэтэрхий одоо ингэж хатуу битгий хандаарэ, өөрийгөө маш гоё хайрлаарэ. Дээрээс нь одоо бусдад илүү их цаг зарцуулдаг байсан бол өөртөө илүү цаг зарцуулах ч юм уу, харилцаан дээр ингээд маш юм баланстай, тэнцвэртэй байх тийм ээ. За бусад хүмүүсийг илүү их сонсдог байсан бол энэ удаа та өөрийгөө илүү их сонсох, бусдад одоо өөрийгөө илүү ойлгуулах ч юм уу, тэр тал дээр маш юм харилцаан дээрээ маш юм тэнцвэртэй байдлыг хадгалаарай. Дээрээс нь өөрийнхөө одоо гадаад төрх үзмжинд ч юм уу илүү их анхаараарай. Гой сайхандаа илүү их анхаараарай гэсэн байна. Гоё сайхан байдалтай. Тийм одоо хэрвээ та эмэгтэй хүн бол эмэгтэй хүний гоо сайхан мөн чанар ч юм уу тэр зүйл дээр илүү их анхаарах. За хэрвээ та эрэгтэй хүн байх юм бол одоо эрэгтэй хүний тэр гоё сайхан байдал дээрээс нь бие авч явах байдал ч юм уу тийм ээ, гадаад үзмж, гадаад төрх байдал дээр илүү их анхаараарай гэж хэлсэн байна. За 2 сард болохоор таны одоо тэр харилцаа дээр ямар нэгэн асуудал үүсгээд байгаа тухайн харилцаа маань одоо юунаас үүдэх боломжтой ч юм энэ тал дээр болохоор өөрийнхөө үзэл бодлыг хэтэрхий ингэж битгий тулгаараа бусад хүмүүст гэсэн мэн. Тэгээд одоо бусдыг илүү их сонсоорой. Тэг өөрийнхөө одоо ингээд ерөнхийдөө бодож байгаа юмыг яг хүмүүст ингээд тулгах гад тэгээд байлгүйгээр одоо ингээд тэнцвэртэй хандах ч юм уу тийм ээ. За хүмүүсийг илүү их сонсох юм хүлээцтэй байх нь илүү энэ одоо харилцаан дээр илүү чухал юм болоо гэж харагдчихэв. За 3 дахь сарын хувьд болохоор та одоо ерөнхийдөө одоо тухайн харилцаанаас тийм ээ, за асуудалтай байсан болохгүй байсан зүйлсээ одоо өөртөө байсан юм байна гэдгийг илүү их ойлгож авах ч юм уу, бусад хүмүүсээс одоо өөрийнхөө олж хараагүй тэр зан чанарыг илүү их ингэж олж харах ч юм уу, тэр зүйлийг илүү их ойлгох юм болов уу гэж харагдчихээн. Дээрээс нь одоо эргэн тойрныхондоо ч юм уу илүү тийм хайр халамжийг түгээгээрээ. За өөрөө ярихаас илүү бусдыг сонсох ч юм уу, харилцаан дээрээ тийм ээ. За илүү их тийм юм уян хатан хандаарэ гэж зөвлөсөн байна. За мөн одоо ойрын 3 сард хэрвээ та одоо шинэ хосууд байх юм бол та ингээ хүүхэдтэй болох ч юм уу, таны эргэн тойрноос гэр бүлийн хэн нэг нь хүүхэдтэй болох ч юм уу, бас иймэрхүү зүйлс харагдчихээн. За 4 сарын хувьд болохоор таны хувьд ерөнхийдөө харилцаа ч юм уу, шинэ харилцаанууд бас юм үүсэх боломжтой гэж харагдсан шүү дээ. За энэ дээр болохоор таны хувьд ерөнхийдөө маш тийм юм хайр инэрлийг хүртсэн, дээрээс нь юм өгөөмөр хүмүүстэй уулзах ч юм уу, тэг хүмүүсээс маш их тийм өглөг хүлээж авах. За энэ нь болохоор материаллык зүйлээ өглөг байж болно. Аль эсвэл одоо сэтгэлийн юм гоё хайр халамжийг мэдэрх ч юм уу, иймэрхүү зүйлс таны эргэн тойронд орж ирж байгаа. Тэр хүрээллийн хүмүүс маань ерөнхийдөө маш тийм оюунлаг төрлийн, дээрээс нь одоо юм бас цагөөгийн үед ч юм уу юм сайн төрлийн хүмүүс байхаар харагдаж байна. За 5 сард болохоор таны хувьд одоо ажил амралтаа илүү сайн зохицуулах тийм ээ. За та одоо ингээд бие махбодын үед илүү их ядарсан бол өөртөө хангалттай их амрах цаг хугацаа болгоорой гэж зөвлөмөр байна. Тэгээ мөн гоё одоо таны эргэн тойрныхан хайртай хүмүүс ч юм уу, найзууд танд илүү их гоё туслахаар байна. За өөртөө гоё амралт өгөөд одоо хувийн юм цаг орон зайг ч юм уу илүү гоё гаргаарай. Ажил амралтаа юм маш тийм тэнцвэртэй байлгаарай гэж зөвлөсөн байна. За 6 сард болохоор за ерөнхийдөө энд одоо бий болоод байсан тухайн асуудал маань шийдэгдээд та маш тийм ухаалаг сонголтыг ч юм уу, ухаалаг шийдвэрийг гаргах нэ. За та энэ асуудал дээр одоо сэтгэл хөдлөлөөр хандахгүйгээр тийм маш тийм уул суурьтай бодлоготойгоор хандах ч юм уу, ерөнхийдөө ухаалаг юм шийдвэрийг гаргах нэ. Энэ тал дээр ерөнхийдөө одоо ухаанаар шийдвэрлэх ч юм уу, иймэрхүү зүйлс харагдаж байна. За тэгвэл хамгийн сүүлд за танд хэрэгтэй зөвлөгөө мессеж юу гэж хэлэх нь хамтдаа харцгаая. За Astro Dice гэдэг юм гоё шот алсан байгаа. За энэ шоороо танд хэрэгтэй зөвлөгөө мессеж юу гэж хэлэх нь харцгаая. За
За тэгэхээр таны хувьд ерөнхийдөө эрүүл мэндэд маш сайн анхаараарай гэсэн байна. За эрүүл мэндэд анхаарах дээрээс нь та одоо ажлынхаа орчин гэх юм уу тий хүмүүстэй харилцахдаа ийм уян хатан байдлаар хандах, хүмүүст ингээд маш гоё юм зөөлөн хандах ч юм уу иймэрхүү тал дээрээ илүү их тийм одоо харилцаан дээрээ тийм ээ ажлын хамт олондоо ч юм уу ийм уян зөөлөн хандах ч юм уу тийм ээ гоё найзууд байх, хэтэрхий одоо тэр хүмүүсийг шүүхгүй байх ч юм энэ тал дээр анхаараарай гэж хэлүүлмээр байна. За таны сонсон энэ картн дээр ч гэсэндээ те та одоо маш том тийм өөрчлөлтийн дараагийн үе шатндаа ингээд орж ирэх хангалттай тийм их хүчтэй болсон байна. Тийм учраас гоё өөрөө өөртөө итгээд за би энэ өөрчлөлтөд ч юм уу би энэ одоо шинэ ийм хөгжил дэвшилт бэлэн байна гэж өөртөө хэлээрэй гэж зөвлөмөр байна. За танд амжилт хүсье. Анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа. За 2 дугаарыг сонгосон таны хувьд ойрын 6 сарын ерөнхий төлөв байдлыг хамтдаа харцгаая. За ойрын 6 сард одоо ямар хөв байх вэ? За 1 2 3 4 5 Sir Ace of Wands гэсэн. За Detroit гэсэн. За King of Pentacles. За Nine of Wands. Page of Swords. Five of Pentacles гэсэн байна. За тэгэхээр таны хувьд одоо эх нэг сард гэх юм уу тийм нэг сард та одоо шинэ зүйлийг эхлүүлэх нэ. За энэ зүйл маань ерөнхийдөө таны хоббитой холбоотой байж болно. За аль эсвэл юм спорттой холбоотой байж болно. Маш юм эрчимлэг энерги буюу за та энэ зүйлдээ маш дуртай буюу ингээд бүр юм чин сэтгэлээсээ тийм ээ хийхийг хүсэж байгаа тийм таныг ингэж гоё итгэвчүүлдэг иймэрхүү зүйл байж болно. За тэгээд одоо 2 сараас нь гэх юм уу та бүр энэ зүйлдээ маш тийм эрчимтэйгээр за эхлүүлсэн зүйлс маань маш амжилттайгаар урагшлах ч юм уу. За хэрвээ энэ таны хоббинд тулгуурласан бизнес ямар нэгэн бизнес ахын бол энэ бизнес маань одоо сайн хамтрагчтай болоод урагшаа ингээд маш сайн эрчимтэйгээр урагшлах ч юм уу. Ерөнхийдөө одоо таны төсөөлж байснаас илүү тийм хурдан хугацаанд дараагийн түвшинд орох, хурдан хугацаанд та сайжрах. За ямар нэгэн хобби шин зүйл сурж байгаа бол хурдан хугацаанд сайжрах ч юм уу тийм иймэрхүү харагдчихээн. За 3 сард болохоор таны санхүүгийн байдал маш сайн байх нэ. За та магадгүй одоо таны одоо төсөөлжсэнээс илүү хэмжээний орлого орж ирэх ч юм уу. За нэмэлт бонус авах ч юм уу санхүүгийн хувьд дээр санхүүгийн хувьд таны хувьд маш тийм ээлтэй байна. Дээрээс нь маш амжилттай байна. За 4 сарын хувьд болохоор таны хувьд одоо ажил хичээл ч юм уу ерөнхийдөө маш завгүй байна. За нийгмийн оролцоо ч юм уу ихсэх та маш тийм гэртээ байхаас илүү гадуур байх ч юм уу ерөнхийдөө маш тийм завгүй байна. Дээрээс нь та одоо ажлын хажуугаар ямар нэгэн зүйлээ хийх, фитнест явах ч юм уу ерөнхийдөө маш тийм хөдөлгөөнд орсон байна. За 5 сарын хувьд тийм ойрын одоо 5 сар тохиолдох зүйл маань ерөнхийдөө таны хувьд шинэ одоо ямар нэгэн харилцааг та эхлүүлэх боломжтой байна. За энэ харилцаа маань ерөнхийдөө найз нөхдөж байж болно эсвэл хайр дурлалын одоо харилцаа байх боломжтой. За ямар нэг одоо харилцааны хувьд тийм ээ шинэ зүйлийг ингэж эхлүүлэх, ширэн хүрээлэлд орох ч юм уу ерөнхийдөө иймэрхүү зүйлс харагдаж байна. За 6 сарын хувьд болохоор таны одоо санхүүгийн байдал дээр ерөнхийдөө илүү их анхаараарай гэж хэлмээр байна. За яагаад гэвэл одоо энэ дээр ингээд санхүү маш сайн байснаа энэ дээр за энд байсныг бодвол арай бага учраас таны магадгүй одоо зардал дээр ихэд үргэлгэн байхаас одоо зайлсхийх ч юм уу тэр зүйлс дээрээ илүү их анхаарах. Дээрээс нь материаллык зүйлс гой сайхан зүйлс одоо мөнгө хитийг зарцуулахаас одоо зайлсхийгээрээ анхаараарай гэж одоо сануулж байгаа юм болов уу гэж харагдаж байна. За тэгэхээр илүү дэлгэрэнгүйгээр за хамтдаа харцгаа юун дээр илүү анхаарах вэ? Дээрээс нь за илүү наривчлаад юу гэж гарч ирэх нэ хамтдаа харцгаая. За 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар
1 сар. За 2 сар. 3 сар. 4 сар. 5 сар. За 6 сар. За ерөнхийдөө таны хувьд за ойрын 1 сарын хувьд гэх юм уу? Та одоо өөрийгөө илүү ингээд буруутгахаас гэх юм уу? Одоо өөрийгөө битгий одоо хитрхээ ингэж буруутгаарай гэсэн юм байна. За магадгүй энэ шарах маань одоо таны энэ буруутгаад байгаа байдал маань хайр дурлалтай ингэж холбоотой байж магадгүй. За та өөрийгөө хитрхийх буруутгаад дээрээс нь одоо энэ харилцаанд гэх юм уу та өөрийгөө ингээд уучлахгүй байгаа ч юм уу өөртөө хитрхээ ингэж хитрхээ юм хатуу одоо хандж байгаа бол тэр зүйл дээр ингээ уяатаа хандаар гэсэн байна. За тийм учраас өөрийгөө илүү их хайрлаарэ. За өөрийгөө хит их битгий буруутгаарэ ч юм уу тийм ээ. За шинэ боломж үргэлж байдаг шүү. Тэгээд ямар нэг одоо асуудал болоход ч юм уу харилцаанд одоо алдаа гарахад зөвхөн нэг хүний буруу гэж байхгүй. За мөн тэгээ заавал одоо ингэж шинэ боломж гэрэл гээтэй одоо гэрэл гээтэй юм одоо гарт зам бол үргэлж байдаг шүү гэж хэлсэн байна. За 2 сар болохоор таны хувьд одоо та маш тийм эрч хүчтэй байна. Дээрээс нь одоо өөрийгөө илэрхийлэх тал дээрх юм уу? Маш тийм амжилттай байна. За бусад хүмүүс та өөрийгөө илүү сайн илэрхийлж байна. Бусад хүмүүсийн одоо анхаарлын төвд орж байна. Дээрээс нь одоо илүү их хүмүүс таныг таньж мэдэх ч юм уу? Иймэрхүү одоо боломжтой одоо үе одоо гарч ирж байна. За таны хувьд бусдад одоо өөрийгөө илэрхийлэх тал дээр хэм илүү их юм боломж гарч ирж байна. За хүмүүс одоо урд нь байдгаас илүү одоо хүмүүс таныг ингэж таньж мэдэх, таны талаар илүү их тийм олж мэдэх ч юм уу тийм ээ. Тиймэрхүү зүйлс дээр илүү их итгэвтэй байна. За 3 сарын хувьд болохоор одоо энд орж ирж байгаа мөнгө бол одоо таны яг тийм өөрийн хөдөлмөрөөр гэх юм уу, таны яг тийм өөрийн одоо үйлдэлээр өөрийн одоо тэгж босгосон маш тийм тууштай ажилд хөдөлмөрлсөн одоо тэр зүйлээр орж ирж байгаа ерөнхийдөө юм мөнгө гэж харагдаж байна. Та одоо хөдлөх тусам таны одоо ингээд санхүү нэмэгдэх ч юм уу ерөнхийдөө иймэрхүү харагдаж байна. За 24 сард болохоор таны хувьд анхааруулж хэлэх юм болохоор ерөнхийдөө маш тийм арга бэлгээг тийм ээ маш тийм тэнцвэртэй байх. За магадгүй та хит их ажиллаж байгаа бол амралтаа зохицуулах, дээрээс нойргуудтай холбоотой асуудал байгаа бол сайн унтаж амрах. За мөн дээрээс нь одоо хооллолт хотоод гиз орчимдоо илүү их анхаарах, хооллолтондоо одоо илүү их анхаарах тийм ээ. Хит их одоо ажилласнасаа болоод хоолгүй ингээ урт удаан цагаар явах юм нойрны асуудал байгаа бол энэ зүйл дээр илүү их анхаараарай. Тэнцвэртэй байдлыг одоо илүү их анхаараарай гэж хэлсэн байна. За 5 сард болохоор таны хувьд одоо ерөнхийдөө шинэ хүнтэй уулзах боломжтой юм гэж хэлсэн. За тэгэхээр хэрвээ та одоо ганц бие байх юм бол шинэ одоо хүнтэй танилцах нэ. За хэрвээ одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүн эмэгтэй хүн байх юм бол та одоо ерөнхийдөө одоо тийм мөнгөлөх ч юм уу тийм ээ. Жаахан санхүүгийн хувьд ингээд тодорхой хэмжээнд бас боломжийн одоо юм мөнгөтэй хүнтэй бас юм танилцах боломжтой байна. Хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа та хэрвээ эрэгтэй хүн байх юм бол маш гоё тийм царайлаад ихэмсэх ч юм уу маш тийм гоё эмэгтэйтэй ингэж уулзах боломжтой юм гоё одоо хайр дурлал бас юм романс үүсэх боломжтой харагдаж байна. За 6 сарын хувьд болохоор таны хувьд за ерөнхийдөө санхүүгийн үед одоо ухаалаг хандаарэ. Ерөнхийдөө зардлаа маш тохируулаарай тийм ээ. Хитрхийн юм тийм одоо үрлэгэн байдал ч юм уу хит их одоо бас худалдаа авалт хийхгүй байх ч юм уу иймэрхүү зүйлс дээр илүү их анхаараарай. Тэгээд одоо шунал ч юм уу иймэрхүү зүйлс дээр илүү их санхүүгээ анхаараарай. Хит одоо ийм шуналтайгаар юм хитрхи их зүйлсийг худалдаж авах ч юм иймэрхүү зүйлс дээр илүү их анхаараарай гэж зөвлөсөн байна. За тэгвэл хамгийн сүүлд танд одоо хэлүүлэх зөвлөгөө маань юу гэж хэлэх нь вэ? Энэ шоугаар хамтдаа харцгаая. За
За тэгэхээр таны хувьд ерөнхийдөө ажил амралт, эрүүл мэнд. За энэ зүйлс дээр илүү их тэнцвэртэй хандаарай гэж хэлүүлсэн байна. За мөн таны сонгосон энэ картан дээр та ерөнхийдөө ойрын 6 сард маш тийм эрт хүчтэй, юм эрчимтэй байх юм болоо гэж харагдаж байна. За та ийм хөдөлгөөнтэй, эрт хүчтэй юм байснараа илүү их юм өөрийгөө маш тийм хүчтэй гэдгийг мэдрэх. За дээрэс нь өөрийгөө ямар их одоо ийм дотоод нөөцтэй юм бэ гэдгийг мэдрэх ч юм уу, тэр тал дээр илүү их өөрийгөө ингэж таньж мэдэх юм болоо гэж харагдаж байна. За мөн одоо тантай энд уулзах хүн маань ерөнхийдөө жинлүүрийн ордны хүн байх боломжтой, аль эсвэл хүрээ ордны хүн байх бас боломжтой харагдаж байна. За 2 дугаарыг сонсон танд амжилт хүсье. Анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа. За 3 дугаарыг сонсон таны хувьд ойрын 6 сар ерөнхий байдал ямар хөө байх вэ? Хамтдаа харцгаая. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зурга. Нэг, six of wands, queen of wands, four of sword, queen of sword, Emperor, six of pentacles гэсэн байна. За таны хувьд ойрын 1 сардаа та багтаагаад одоо нүүх гэж магадгүй, одоо нүүх тийм ээ, орон байраа солих ч юм уу, шинэ байранд орох ч юм уу, аль эсвэл нэг газараас нөгөө газар руу нүүх, за аль эсвэл одоо гадаад руу явах ч юм уу, иймэрхүү зүйлс харагдаж байна. За аль эсвэл ажлын байраа солих, аль эсвэл аялалд явах ч юм уу, хөдөлгөөнтэй холбоотой. За гэхдээ энэ хөдөлгөөн нь болохоор ийм жижиг биш, том хэмжээний, нэлээд том хэмжээний ийм өөрчлөлт, ийм нүүлттэй холбоотой одоо ийм сар байх юм болов уу гэж харагдаж байна. За 2 сард болохоор та ерөнхийдөө маш тийм завгүй байна. Одоо хийх ажлууд гэх юм уу маш олон байна. Дээрэс нь та одоо хит одоо ажлуудыг амжуулах ч юм уу, ерөнхийдөө одоо таны одоо энэ оролцоо маш юм чухал байна. Иш тийшээ одоо олон газар руу явж олон зүйлийг амжуулах ч юм уу, хөдөлгөөнтэй ерөнхийдөө ийм завгүй ийм сар байх юм болов уу гэж харагдаж байна. За 3 сарын хувьд болохоор таны хувьд за орон байртай холбоотой, гэр бүлтэй холбоотой за ерөнхийдөө чухал сар байх юм болов уу гэж бодогдож байна. За та ерөнхийдөө ойрон 3 сартаа одоо өөрийнхөө гэр бүлийг үүсгэх ч юм уу, за гэр бүлдээ таны одоо оролцоо чухал ямар нэгэн одоо шинэ зүйлийг ч юм уу эхлүүлэх гээд байгаа ч юм уу, ерөнхийдөө тиймэрхүү дүр зураг. Дээрээс нь одоо гэр бүлийн харилцаа маш чухал харагдаж байна. За ойрын 4 сард болохоор таны хувьд та одоо харилцаан дээр гэх юм уу, одоо таны харилцаа маш идэвхтэй байна. Дээрээс нь та маш олон төрлийн хүмүүсийн одоо ингэж харилцааг зохицуулах ч юм уу, ерөнхийдөө иймэрхүү ажилтай холбоотой тийм сар байх юм болов уу гэж бодож байна. За дээрээс нь та одоо ямар нэг одоо харилцаан дээр бичиг баримттай холбоотой ажил хийх ч юм уу, тиймэрхүү байх юм бол маш амжилттай байна. За 5 сарын үед болохоор таны хувьд бол маш тийм тогтвортой. За ажил, гэр бүл, санхүүгийн хувьд ч юм уу маш тийм тогтвортой, аюулгүй, ерөнхийдөө ийм амар тайван, ийм тогтун ийм сар байх нэ гэж харагдаж байна. За 6 сардаа таны хувьд болохоор ерөнхийдөө санхүүгийн хувьд ч гэсэндээ нэлээд юм тогтвортой, орлого одоо сайтай гэх юм уу тий. Дээрээс нь та одоо шинэ хүнтэй юм харилцаа тогтоох. Хэрвээ та хостой байх юм бол та хоёрын харилцаа юм маш сайн байна. За хэрвээ та ганц бие байх юм бол ямар нэгэн шинэ хүнтэй уулзах. За иймэрхүү боломжтой харагдаж байна. За тэгээд та хоёр одоо уулзнараа та хоёрын санхүү одоо ингэж илүү их өсөх ч юм уу, энэ хүнтэй уулзнараа санхүүгийн байдал дээр илүү тийм аюулгүй байдал бий болох ч юм уу, бас иймэрхүү боломжтой харагдаж байна. За тэгвэл илүү дэлгэрэнгүйгээр за юун дээр илүү их анхаарах вэ? За илүү наривчлаад юу гэж хэлэх нэ, хамтдаа харцгаая. За 1 сар
2 сар, 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар. За 1 сар, 2 сар, 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар. За таны хувьд за энэ 1 сар ингээд гол гатлаад нисэж байгаа та ингээд явж байгаа тийм ээ. За магадгүй та өөр улс орн руу явж ээж болох юм. За өөр газар руу ингэж нүүж ээж болно. За хайртай хүний энэ дээр болохоор хайртай хүний ингээд орхиод нисэж байгаа. Тэгэхээр за магадгүй хэрвээ та хостой байсан бол гэх юм уу хол зайн харилцаа ч юм уу иймэрхүү зүйлс бас байх боломжтой харагдаж байна. За 2 сард болохоор та маш тийм эрт хүчтэй байна. Дээрээс нь та өөрийнхөө одоо эхлүүлсэн зүйлдээ одоо өөрийнхөө ажил мэргэжил тийм ээ өөрийнхөө тэр салбарт ерөнхийдөө эзэн нь байх нэ. За маш мэрэгчсэн болох ч юм уу маш тийм тогтвортой, сууршилтай. Дээрээс нь за маш тийм өөртөө итгэлтэй за муу амжилттай юм сар байх нэ. За та ямар нэг одоо ажлын байранд бас тушаал ахих юм боломжтой харагдаж байна. За 3 сарын хувьд болохоор таны хувьд ерөнхийдөө за таны яг өөрийн хүснээр болохгүй байгаа одоо ямар нэг асуудал одоо байж болно. За ерөнхийдөө та энэ зүйлдээ илүү их тийм эрхчлөө хүсэж байгаа ч юм уу таны одоо ингээд хүснээр бүх зүйл болохгүй байгаа ч юм уу ингээд яг эндээ ингээд байгаад байгаа урагшлахгүй байгаа ч юм шиг ерөнхийдөө иймэрхүү мэдрэмж байгаа бол за энэ зүйл дээр илүү тийм олон талаас нь хараад ерөнхийдөө урт хугацаанд ерөнхийдөө ингэж бас харж үзээрэй гэж хэлмээр байна. За 4 сарын хувьд болохоор таны хувьд за таны хувьд ерөнхийдөө харилцаа тийм ээ харилцааны асуудлууд ч юм уу харилцаа одоо нийгмийн харилцаа ч юм уу бусад хүмүүстэй юм харилцаа маш идэвхтэй байна. За дээрэс нь одоо таны тэр уулзж байгаа хүмүүс одоо таны тийм харилцааг илүү их тэлэх мөн дээрэс нь таны одоо танилын үрийг тэлэх ч юм уу энэ тал дээр маш тийм идэвхтэй маш тийм ивэлтэй харагдаж байна. За 5 сарын хувьд болохоор таны хувьд ерөнхийдөө за илүү их тийм ганцаараа байх цаг хугацаа ч юм уу хувийн орон зай илүү их чухал харагдаж байна. Тэгээд өөрөө өөрийгөө сонсох, за илүү дотоод хүнтэйгээ ярилцах, за ганцаараа байж бэлтгэх ч юм уу иймэрхүү зүйлс дээр за та илүү их тийм ганцаараа байхыг хувийн орон зайг илүү их хэрхэмлэх юм болов уу гэж харагдаж байна. За 6 сарын хувьд болохоор танд энэ дээр бас ингээд lovers гараад ирсэн байгаа учраас та одоо шинэ хүнтэй уулзах боломжтой харагдаж байна. За тэгээд одоо та хоёрын хувьд болохоор маш тийм эрт хүчтэй романтик харилцаа бий болох нэ. Романтик харилцаа бий болохоос гадна маш тийм үнэнч гоё тийм хайрын харилцаа бий болох юм болов уу гэж харагдаж байна. За тэгвэл хамгийн сүүлд Astro Dice энэ шоогоор танд хэлэлцэх зөвлөгөө хамтдаа харцгаая. За ингэж гарч ирсэн байна. За таны хувьд тэгэхээр ерөнхийдөө за гадаад улс оронтой холбоотой сурч боловсрохоор явж байгаа бол одоо тий сурч боловсрох мэдлэг эзэмшгээр явж байгаа бол тухайн зүйлс маань одоо эхлэл тавигдах буюу амжилттай байх нэ. За хэрвээ та бас юм зурхаас сонирхдаг ч юм уу ерөнхийдөө юм одоо философитой холбоотой сурхаатай холбоотой ямар нэгэн зүйлийг эхлүүлэх гэж байгаа бол эхлэлийг тавих гэж байгаа бол бас энэ зүйлстэй илүү тийм боломжтой харагдаж байна. За таны одоо энд уулзах хүн маань ерөнхийдөө 26 сард уулзах энэ хүн маань үхэр хонь дээрээс нь хумхын ордны хүн байх боломжтой харагдаж байна. За хумх нумын ордны хүн байх боломжтой харагдаж байна. За таны сонгосон нэмэлт картн дээр за таны одоо нөхөрлөл эргэн тойронд байгаа найз нөхөд ерөнхийдөө ойрын 6 сарын хувьд маш тийм чухал харагдаж байна. Таныг маш сайн дэмжих, дээрэс нь таны одоо танилын үрийг тэлэх, таныг өөрийн чинь итгэвчүүлэх, за мөн таныг одоо ингэж илүү тийм итгэвчтэй эрт хүчтэй болгох гэж харагдаж байна. За нөхөрлөл маш чухал харагдаж байна.
За танд чин сэтгэлээсээ амжилт хүсэж байна. Анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа.